Ажилдаа орё, тэ? За та нар ер нь багтаа яг ямар тоглоомоор яаж тоглодог байсан бэ? Ер нь манай үеийн ихэнх эрэгтэй хүмүүс ийм машин авчаад машинуудаа хооронд нь мөргөлдүүлээд эсвэл уралдуулж тоглоод байдаг байсан байхгүй юу? Тэгээ би болохоор машинаар биш ийм хүмүүсээр ингээ хооронд нь тэгээ зодолдуулж тоглодог байсан. Тэгээ би яг баг багтаа энэ нэг ийм Small Soldiers гэж энэ киног үзэхэд бол ёстой жинхэнэ тухайн үед миний ийм тархийг дэлбэлээд ер нь л миний амар тийм мөрөөдлийн кино байсан байхгүй тухайн үед те. Та нар угаасаа тэгээ бас үзчихсэн байлгүй дээ. SBN-ээр айгүй их гардаг байсан шүү дээ. Чаавстаа тэгээ тухайн үед бас угаасаа нэг ухрааж үзнэ гэсэн ойлголт байдаггүйсэн болохоор Info эсвэл TV Zone гэсэн сэтгүүлийн нөгөө нэг зурагтын ингээ хувааруудын бүр ингээ байнга хараад байнга энэ киног хаагастай. Тоглоом үйлдвэрлэгчнэр нь тоглоомоо өөрийн гэсэн оюун ухаантай болгохын тулд нэг ийм хүн амар олон төрлийн чадвартай чип аваачаад толгойн дотор нь хийсэн чинь нөгөө тоглоомнууд нь амилж бамлаад нөгөө Toy Story-гийн Buzz Lightyear шиг одоо өөрсдийгөө тоглоом гэдгийг ойлгож мэдэж авч чадахгүй яг л зохиолынхоо дагуу өөрсдийгөө даалгавар гүйцэтгэж явж байгаа цэргүүдгээ ойлгож ойлгоцтой. Ямар ч л байсан энэ Small Soldiers бол найруулагч Joey Dante-гийн хийжсэн кино. Манай хүн чинь тэгээ яг нөгөө нэг те Gremlins гэдээ бас тухайн үедээ нэлээ алдартай болж исэн аим шиг нөгөө найруулж ирснаас гадна 78 оны Piranha буюу Original Piranha энтриг найруулж исэн гэдэг. Ерөнхийдөө бол бас юм жоохон аим шиг кино суурьтайгаа хэлчих болохоор найруулагч. Гэхдээ яг энэ Small Soldiers нь бол хүүхдүүдэд зориулж чиглэжсэн хүүхдийн кино байдаг. Тухайн үед тэгээ энэ хүүхдийн кино нэлээ алдартай болсон байсан болохоор энэ дөрүүдээр нь тоглоом гаргаад тэгээ тэр тоглоомнууд нь яг үнэндээ бүрийн киноноосоо илүү сайн орлоготой киноноосоо илүү сайн зарагдчихсэн гэдэг тийм төвхтэн байлаа бас. Тэгээ бүр Burger King-тэй коллаб хийгээд телевизийн реклам энэ төр гаргаж ирсэн гэхээр яалтчгүй энэ Small Soldiers бол тухайн үед бас айгүй алдартай л байсан юм шиг байлээ л да. Одоо тэр үед амьд байсан биш би яаж мэдэх вэ? За тэгээ өнөөдрийнхөө спонсорын Bognohon Stork-ыг үзчихэд киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Сонгодог. Сонгодог миний бие таны тушаалаар их мөр эрхлүүлэхээр хүрэлцэн ирлээ. Төлөх хугацаа зээлийн хэмжээг нь хүсснээр нь тохирол бие зохицуулъя. Хараа. Тав. Нэр яа. Баярлалаа. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань маш өндөр зэрэглэлийн буу зэвсэг, цөмийн бөмбөг, байлдааны онгоц монгоц одоо өөр юу ч байдیں۔ Тэ баахан амар технологи үйлдвэрлэдэг Globotech гэж томоохон компани цоо шин салбарт хөл тавьж байгаа буюу хүүхдийн тоглоом хийж эхлэхээр болсон тухай танилцуулж байгаа телевизийн мэдээгээр хэлж байгаа. Тэгээд тэр тоглоомоо хийхдээ болохоор одоо яг энэ тарагдж байгаа Irvin бол Larry гэж хоёр залуугаар ахлуулсан Heartland Toys гэж тоглоомын компанийг бүхэлд нь худалдаж аваад хамтран ажиллах гэж байгаа юм байлээ. Globotech-ийн захирал болох Mars гэж ах хүн угаасаа л өстой юу гэдэг үлээ дээ нөгөө Sigma Mail бизнесийн тэдэн зарчим whatever те нилээн хөтө үндэ ах хүү байгаа юм л та. Орж ирчингүүтээ шууд л за та нар зарцуулга 15 минут л надад байна. Хуцалгүй гол юм руугаа ор гэж мэгэл те. Уг нь бол тэр Heartland Toys-ийн амин сүнс бүтээл нь буюу яг бүр чин зүрхнээсээ хайрлж бүтээж исэн бүтээлүүд нь болохоор Gorgonites гэд одоо цаана нилээн олон бүтээлч түүхтэй, лортой, тийм хүн дүрстэй тоглоомнууд юм байлээ. Тэгээд тэр тоглоомнуудыгаа Irvin янзын сайхан тайлбарлаж исэн чинь угаасаа л тэгээ Марст жоохон сонирхолгүй байгааг нь анзаарангуудаа өнөөх Larry гэж хамтрагч нь яг Марс таалагдах байх гэд бэлдсэн байсан тоглоомнуудаа буюу Chip Hazard гэж ахмадаар ахлуулсан Commando Elite хэмээх бүлэглэлийн тийм цэргүүдийн цуглуулга гэх юм уу тийм юма танилцуулдаг. Тэр танилцуулгын видеонд бүр амар сүртэй заяа бүр ингээ хайрцгаа өөрөө цөмөлж гарч ирж мэрэ бүр зүгээр ер нь амар сүртэй видео дээ. Тэгээ шууд Марсын хамгийн түрүүнд асууж байгаа юм нь болохоор энэ тоглоомнууд чинь тэгээ яг жинхнээсээ ингэж хайрцгаа цөм цохиж гарч ирж хөдөлж möдөлж чадах юм уу гэдэг асуулт байгаа. Чаавастаа тэгээ угаасаа чадахгүй шүү дээ. Наа чин зүгээр л реклам штэ ирхмээ. Реклам дээр угаасаа л бараа ийм байдэн штэ энэ төр гээл те. Тэнгүүд нь шууд Марс шууд за ерөөхдөө таалагдж байна. Гэхдээ угаасаа та хоёр ямар том компанитай хамтрах гэж байгаагаа ер нь ойлгож байгаа юм уу? Манайх гар буунаас ахуулаад пуужин хүртэл хийдэг. Тэгэхээр арчаагүйтэй жижиг сэтгээд байлгүй манай технологиудаас дураараа сайхан сонгоод энэ тоглоомнуудаа хөдөлж за бас хүүхдүүдтэй харилцан яриа өрнүүлж чаддаг болгоодох. За юу чи бас ус ургуулах тос авч дүрхээрээ гэж хэлж байгаа. Тэрнээс гадна нөгөө Gorgonites нь бас яг үгүйгээ хэлчихлгүйгээр эднэр чин цэргүүд юм чин дайсан байх хэрэгтэй штэ. Тэгэхээр наад одоо Gorobites ч гэнэ юу гэнэ наад
хүүхдүүдэд дайсныг нь олгоод давхар үйлдвэрлэж гээ хэлж идэг. Уг нь бол зохиолынхоо дагуу энэ Gorgonite-ууд тийм муу дөрүүд биш байхгүй юу? Айгуу тийм тайван амар амгалан сайн дөрүүд те. Гэтэ яг тэ тэгээ мөнгө цагаан нүд улаан юу лээ? Улаан нүд цагаан нүд ямар ч ингэж гэрээ нийцсэн шатанда баталгаажснаар манай хоёрт Globotech-ийн хэдэн зуун саяар ч хязгаарлагдахааргүй асар өргөн сонголттой технологийн номын сан ирчихэж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө Larry чинь Irwin хэлэлгүйгээр дур мэдээд өөрт хамгийн анх харагдсан олон талт супер чипийг нарийн судалж үзэгчгүйгээр шууд хэдэн мянган тоглоомныхоо дотгошин нийгээд үйлдвэрлээд гэлгүй яах вэ? Тэгээ яг энэ үйлдвэрлэж байгаа сценүүднээс айгүй гоё. Тэгэхээр одоо бүтэн үзүүлчихье те. Яг ориг сцен дээр нь байдаг дуу копирайт байсан болохоор өөр дуу оруулсан чинь бүр шаал өөр кино шиг харагдаж. Одоо яг энэ тарагдж байгаа Alan гэж хүү болохоор яг манай киноны маань үндсэн гол дүр аав нэг тийм тоглоомын дэлгүүр ажилуулдаг. Гэхдээ тэр дэлгүүр л бараг л ямар ч хүн ордоггүй айгу тийм хуучны сонин хоцрогдсон тоглоомнууд зардаг ч юм. Одоо юу гэмдэ ерөл жоохон карьергүй фейлдсэн дэлгүүр заяа. Гэхдээ яг нэг өдөр Alan-ыг ганцаараа сууж исэн чинь хүргэлтийн машин тоглоом өргөж ирж таарад Alan хүргэлдээ хүлээж авч явахдаа машинаас нь өнөөх манай Commando Elite болон Gorgonite-ыг олоод харцдаг. Тэгэл гаргаж үзэхэд бол бүр нэр үнэхээр л амар кул тоглоомнууд байгаа шүү дээ, тий. Тэдний дэлгүүрт хөргөж өгөх гээ биш одоо өөр яг одоо монголоор үл юу ч хэмтэй нэг тийм том их дэлгүүрт нь үрэх гээ явж исэн тоглоомнууд юм бэлээ. Бүр худалдаанд ч гарах арай болоогүй байгаа тийм эксклюзив шээд заяа. Тэгээд Alan тэр хүргэлтээ яхахыг дажгүй сайн тандийн болохоро арга ивэн олж гуйж говшиж хагаад нэг бүтэн вакцины зархаараа одоо төлөх журамтайгаар зээлээд авчдیں۔ Зээлээд авсныхан дараахан Kirsten Dunst-ийн тоглосон Christy гэж манай Alan-ы крашилдаг маягийн одоо хөрш айлынх нь охин дүүгээ дагуулаад дэлгүүрт нь ороод ирдیں۔ Kirsten Dunst-ыг бол манайхан угаасаа мэдж байгаа шүү дээ, тий. Манай OG цааш юм дээ. Одоо хоёр Sam Raimi-гийн Spider-Man-ы Mary Jane шүү дээ, тий. Тэгээд энэ дүрэн ч гэсэн Mary Jane шигэ жоохон нэг юу мэрс юм дээ. Одоо нэг юм найз залуутай байж Alan-тай маягл заяглаад байт юм аа жоохон балаа дүр. Тэг ингээд Alan-ы Christy-тэй уулзаа байж хахад нь нөгөө Chip Hazard чинь Gorgonite-уудын ахлагч болох Archer-ыг алах гэж дайрж мараад бөөл юм болж байгаа шүү дээ. Гэтэ алхаас өмнө Alan олж аваад хайрцагт нь аваач хийнгүүтээ аль биесоор зархад бэлэн болгоод зориултын 50 дээр нь тавьчаад харж байгаа нэг сони юм гэвэл өнөөх Archer яагаад чим яаж агаад чим Alan-ы цүнх рүү яваад орсон байж таардаг. Чи энд юу хийж байгаа юм бэ гэд асуусан чинь урдаас нь яриад байгаа юм л та. Гэтэ угаасаа байдгал нэг мэнчилгээний дефолт үгээ хэлээдсэн болохоор нэг тоохгүй байж байгаад унтаад тэгээд шүн сэрсэн чинь нөгөө Archer Alan-ы компьютерыг насаачаад интернетээс янз бүрийн юм уншсан байж хахаас гадна нэг тийм рандом модны зураг олж харангуудаа Gorgon гэсэн байж байдаг буюу одоо тэр модыг гэрээ, үүрээ, их нутгаа гэдээ ойлгоод байгаа юм шиг үлээ. Alan шууд за чи яг албаар надад тэнэг юм шиг харагдах гэж хичээгээд байна. Чи хамаагүй ухаантай үздэй. Надтай зүгээр эр хүмүүс шиг ярилцаадах энд юу болоод байгаа ингээд асуухад бид бусад Gorgonite-уудаа хамгаалах хэрэгтэй. Commando Elite-ийг нь биднэрт өршөөл үзүүлэхгүй гэд хэлж байхдаа яг сайхан зэрэгцээд тоглоомын дэлгүүр дээр одоо үлдсэн Commando Elite-ийн хүн амир нөгөө хуванцар хайрцгаа цөм зөхөж гарч ирээд Ахмад Chipman цэргүүдээ жагсааж магсаачаад энэ бол дан бидэнд ганцхан даалгавар байгаа. Тэр бол Gorgonite-уудыг олж устгах. Тэгэхээр яг одоо залхуу бүкснүүдэд чирээд Gorgonite-уудыг хайж олоод устгалд оруул гэж мэгцэн лекц уншсан байж энэ галзуу. Alan-ыг өглөө дэлгүүр дээр ирэхэд те нөгөөдөл чинь бүр хамгал дэлгүүрийн тэр чигт нь сүйтгэж бэснүүл чайчаад ор сурггүй алга болцсон байхаас гадна хөөхий нөгөө Gorgonite-уудын нэгнийх нь ингээд одоо цогцлохыг байлгүй те задланд орцсон олон хэсэг тасарсан ширээн дээр нь хөвтчиедэг. За тэр цогц яах вэ те одоо дэлгүүр нь бүр будаа болцсон байгаа дээ штэ те. Ханаас чим Christy орж ирж таарад манай хоёр нийлээд хамгал хурдаараа дэлгүүрээ цэгцэлсэн ч гэсэн тэгээд одоо яг цэгцэлж дуусгаас өмнө аав нь орж ирж барьснаар манай хүн хаг загнуулаад гэрлүүгээ хөөгдөж байгаа. Хөөгдөд гэрлүүгээ харж явах замдаа Alan за ерөн замаараа нэг City Mall орчд юм өдөө гэж бодож идэг. За манайхан бол City Mall-ыг маш сайн мэдж байгаа штэ.
те. City Mall электрон барааны их дэлгүүр маань бүх төрлийн гар утсаа хамгийн их хямд үнээр худалдаасаар байгаагаас гадна хүссэн гар утсаа ямар ч урьдчилгаа төлбөргүй 100% лизингээр худалдаа авах боломжтой байгаа. Тэгэхээр манайхан яг энэ боломжийг ашиглаж худалдаа авалтаа хийхийг хүсэж байгаа юм бол дэлгэцний зүүн доод болонд байрлах QR кодыг уншуулад эсвэл description хэсгээр байршсан байгаа линкээр ороод за эсвэл бүр зүгээр л вебсайт руу норж хүссэн баргаа харахтаа яг тэр доор нь харагдаж байгаа зээлээр авах хүсэлт илгээх гэсэн товчийг дарж ороод хүүгүй, шимтгэлгүй, урьдчилгаагүй худалдаа авалтаа хийгээрэй. Хямдууныг тогтоогч City Mall. За тэгээ хөөгдөөд гэрлүүгээ дугуйтагаа арьж явах замд нь манай тусгай салааныхын цүнхэн доторх арчийг нь олж харчингуудаа хулгайлах ажиллагаа хийх гэж оролддог ч гэсэндээ чааваас нөгөө нэг ажиллагаанд явсан цэрэг нь дугуйных нь араамд араамлах байлгүй те одоо тэрэнд хэрчүүлж хөлгөө болгоотдаг. Эднэр тэгээ одоо яг өвдөлт мэдэрд юм уу ядаа мэдгүй гэхдээ одоо тэр хөлөө алдсан цэрэг нь би үхэж байна. Би хөлөө мэдрэхгүй байна. Намайг энд нь орхиод яв энтергээ сүр бадруулаад ялж. Тэгэхээр одоо өвдөл мэдэрдэг юм байлгүй те. Гэртээ арьсан Аалан маань тоглоом үйлдвэрлэгч компани руу буюу Globotech-ийн санал хүсэлтийн дугаарлуун залхангуудаа танай тоглоомнууд манай аавын дэлгүүрийг сүрүүлчлээ. Яаж хийгдсэн тоглоом гэхээр ийм байдیں۔ Энтергээд мангар ууртай залгасан ч гэсэн чааваас тэгээ нөгөө удсан авсан ажилтан нь манай тоглоомнуудад тийм доголдол байхгүй. Жоох юм байж цор хийгээд хүсээ тавил шүүхтэд аваарай маягийн юм л хэлж байгаа юм л та. Гэтэ дараа нь манай Эрвин тэр дуудлагыг олж сонссонгуудаа жоохон сэжиг төрөөдч гэх юм уу Ларигаас чи яг ямар чип ашиглацсан юм бэ гэд асуусан чинь Лэри угаасаа бас те Globotech-ийн технологи гэхээр одоо дайны зориулттай л эвгүүл чип байж таарах юм байна гэдгийг дүнгчл одоо ухаарж байгаа юм шиг байлээ. Мөн ухаанд нь ухан ишиг өгöd ундааны таглаан дотор ундаагийнхын хумсны наагтаж эхэлцээр хүүрчэндээ. Тэгээ яг тэр чипийг үйлдвэрлэсэн шинжлэх ухаанч дээр очиод яг ямар чип байсан талаар нь асуусан чинь ер нь бол тэр чип нь бүр байгаа онлоод дагаж нисж очиж дэлбэрэх чадвартай хүн амир пуужинд ашиглагддаг чип юм байлээ. Зүгээр ч нэг ийм хиймэл оюун ухаан биш өөрөө сэтгэж одоо өөрөө шийдвэр гаргаж марч чаддаг. Юу гэмдэ зүгээр ийм амир ийм зүгээр л амир универсал чип заяо. Яаж ч бас яг тусгай салааныхныг кодлохдоо яг Gorgonite-уудыг алахын тулд замдаа таарсан юу ч байсан хамаагүй нухчин дарах зориулттайгаар даалгавраа биелүүлэхэд л зориулаад тийм амир хэрцгий кодлцсон болохоор за зүгээр л те товчхондоо бол энэ тусгай салааныхан жижигрүүлсэн терминаторууд болж таарж байгаа л гэж тайлбарлах юм да одоо. Ямар ч л байсан тусгай салааныхан манай Аалны гэрийг хайгаад олоод ирцэн заяо. Тэгэнгүүтээ бүр тэр шөнөө арчрыг бариад авцсан. Яг алхаж ийсэн ч гэсэн ашгүй Аалн эцсийн мөчөд авраад нэгийг бүр өөрсдийнх нь бэлдсэн угаалт туурын нүхэн доторх хөрөөр үнчихээд тал биеийг таслаадахдаг. Тэгээд тэр баахан чимээгээр нь ээж аав нь буугаад ирэхэд Аалн иймэрхүү киноны маш том дүрмийг буруу хийдэг буюу өөрт нь ийм итгэхийн аргагүй юм тохиолдоод байгаа тийм нөхцөл байдалд бусад дүрүүддээ тэрийгээ шууд тайлбарлаж хэлэхтэй. Миний шинээр авсан тоглоомнууд амь ороод нэг алах гэж оролдоод байгаа. Тэр өдөр би таны дэлгүүрийг биш тэр тоглоомын цэргүүд дэлгүүрийг чинь сүйтгэсэн. Сая бас намайг яг алах шахлаа гэхт нь угаасаа ээж аав нь итгэхгүй штэ. Чи ийм хар угаасаа хар тамхи хэргэлдэг болцсон юм уу? Өрөөндөө ороодох гээл тэ. Гэтэ нэг сайхан мэдээ гэвэл Аалн маргааш өглөө дэлгүүр дээрээсээ арчрын нөгөөдүүлэх нь буюу бусад Gorgonite-уудын эсэн мэнд байхад нь олж авч чаддаг. Угаасаа л энэ Gorgonite-ууд нь тулалдах зориулттай биш цэргүүдээс нуугдаж зүхтаах зориулттайгаар кодлогдсон болохоор зүгээр шууд хогийн сав маванд ороод нуугдсан одоо амиа бодоод нуугдсан л байсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгснээ бас айгүй хөөрхөн нийлж агаад нөгөө биеийн хэдийн хэсэг хуваагдсан байсан найзыгаа нийлүүлж угсраад ам оруулсан байдیں۔ Тэгээд за Аалн та эд энд байжснаас манад байж ивэл бас арай аюулгүй баха гингүүтээ гэртээ аваачхад нөгөөдүүл нь бүр нэрээ зүгээр амир хөөрхөн зав ингээ яалчгүй л ёстой хорхойч хоргүй амьтад байгаа байхгүй юу. Зурагт үзэж байгаад нэг кинон дээрээс нэг юм нэг нүдтэй мангас олж харангуудаа нөгөө бусад тоглоомнууд нь нэг нүдтэй тоглоомондоо те энэ баг танаа хамаатан юм биш үү гэж мэгэл те. Ийм маягтайгаар ерөн л нөхцөл байдал гайгүй аюулгүй мэт байсан ч гэсэн тусгай салааныхан айл хизээний Кристигийн ээж аавынх нь ууж исэн усанд нойрны юм хийж унтуулснаа бүр Кристигийн өрөөнд орж ирэнгүүтээ Кристигийн өчнөө олон төрлийн барбинуудыг ашиглаад өнөөх угаалт урдах хөрөөнд алуусан цэргийнхээ цогцондох чипийг тэр барбинууд руу одоо бүгдэн рүү шилжүүлээд гисэн байж байдаг. Барбинууд нь ам оронгуудаа бүгдээрээ Кристи рүү дайрч барьцаалаа. Тэгээ за уг нь бол араас нь нөгөө хургиж ирсэн найз залуу нь орж ирдэг ч гэсэн өмдмөмдний шатаагаад нөгөөх нь өстө хөөх амт сүүлээ хавчаа зүхтаад. Тэгээ за тусгай салааныхан яг яагаад Кристиг ингэж барьж байгаа вэ гэхээр Аалныг сүрдүүлэх
гээд байгаа байхгүй юу. Цонхоор нь захиа харуулж илгээгээд тэр захиан дээр нь бууж өгөөд над Gorgonite-уудаа биднэрт авчирж өгөхгүй бол бид нэр хайртай охиныг чинь Аалан шүү гэж байгаа юм байлээ. Аалан бөөн эргэлзэж эцэст нөгөө хэдийгээ хайрцагт чихээд аваачиж өгж байгаа. Нөгөөдөл нь тэгэл чааваас та хайрцагт дотроосоо бид нар чамайг найзгаа гэж бодсон шүү дээ. Гаргачихл та тавиад явуулчихл та гэж мэгэл те. Гэтэ нэгэнд оройтсон Gorgonite-ууд одоо эцэж буцалтгүйгээр тусгай салааныхны гарт орсноор мини Oppenheimer дүртэж байгаа маа. Одоо дэлбэрж байгаа заяа. Гэхдээ яг нөгөөхөн дэлбэрээ сайхан цогцнууд нь харагдах нь үгээ Command Elite-ийн хүлээжсэн чинь дотор нь ийм хөгжин байдаг буюу одоо нөгөө хэд нь хоолоогоо бичингүүтээ тэр битсэн хоолоогоо хөгжмөн дээр тавиад тэгээд тэр хайрцагтаа ийцэн байсан байгаа байхгүй юу. Тэгээд ингэж анхаарлыг сарниулж явах үеэрээ айл хизээний Аалан дээд давхар руу гараад Кристиг сулж илгүй яах вэ? Кристи Аалан хоёр нийлчээд ёстой л нэг ялаа алж байгаа юм шиг нөгөө нэг аим орцсон Барбинуудаа алж идэг. Тэгснээ Кристи гинэт Аалныг үнсээд авал яах вэ? Яг сайн найз залан зүхтагаад явцсан л та. Гэтэл бас яг албан ёсоор салаагүй шүү дээ. Яг завраад тав. За тэр ч яах вэ? Тэгээ ямар ч байсан гараа зүхтаад байна. Тэгсэн чинь нөгөө салааныхан чинь бүр бөө зэвсгэлцэн машин унж гарч ирж мэрээд Mad Max юм уу юу хөөгөө давхичдیں۔ Заяа. Тэгээд манай хоёр бол өстой жижигхэн мопед унаад бүр бөө хамаг чадлаараа зүхтааж байгаа юм л та. Бөө юм болж зүхтааж яг алуулдгийн таван дээр эцсийн мөчөд нөгөөдүүл нь хитрхи өндөр дээрээс газардахта бөөндөө сайхан дэлбрээд өгчдөг. Гэтэ угаасаа бусад бүх зэргүүд нь өгсөн ч гэсэндээ Ахмад Chip Hazard бол ганцаараа амьд үлдсэн байх нь тодорхой л доо. Голоор хөвж явж хагаад тоглоомын дэлгүүрт хүргэгдээд одоо яг явж байгаа өчнөө олон тусгай салааныхныгаа олоод харчдээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ те? Чамд crew надад арим те одоо бүгд бүтэн аримтай болчих жоох байхгүй юу галзуу. Яг энэ үеэр нь нөгөө Кристигийн ээж аав хоёр нь сэргээд Аалны ээж аав дээр ирсэн. Танаа хүү манай охиныг уруу татлаа матлаа гэж хэрүүл ийцэн байж байгаа дээр нь нэмэгдээд Larry Irwin хоёр ороод ирдیں۔ Аль дээр л бүр угандээ нилээ тооногийн өмнө уг нь энэ тоглоом нь асуудалтай байгааг мэдсэн байж үгсэн ацаа хийж байгаа одоо ирж байгаа юм болоо те. За яах вэ? Ямар ч байсан нэг юм нэг сүртэй юм ярилцаж амжаачгүй байж хахад нь Ахмад Chip төмөн жуваа нөгөө шинхэн зэргүүдэд дагуулад дайраад өстой бөөнөрөө хүрээд ирэлгүй яах вэ? Нөгөө налаахыг босгоод ир гэдэг шиг өстой тоглоомын төвөө тоглоомын дэлгүүрээ босгоод хүрээд ирсэн байгаа байхгүй юу? Одоо л нэг юм ингэж Аалны ээж аав хоёр нь манай хүнийг худлаа яриад байгаагүй юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? За ямар ч байсан нэг сүлдээ нөгөөдүүл нь бүр галт бөмбөг шидэж мэдээд өстой гэр орон бол байхгүй. Тэгээ за Irwin Larry хоёрын нэг мэдэж авсан юм нь болохоро тэр тоглоомонд хийсэн чип нь бараг л төгс чипч гэсэндээ ганцхан сул тал байгаа нь тогны гүйдлийг төсвөрлж чаддаггүй юм байлээ. Тэгэхээр ер нь бол за маш энгийндээ болвол яг ойрхон байгаа шонгийн модыг дэлбэлчих юм бол тоглоомнууд бөөндөө ажиллагаагүй болно л гэсэн үг байхгүй. Тэгээ яг бурууиллэг ашиглаж ивэл уушлаарай. 10 жилдээ би физикийн хичээл дээр зүгээр ард суучаа зураг суучдаг байсан. Ямар ч л байсан Кристигийн гэр бүл, Аалны гэр бүл гэ бөөл хүмүүс талд нөгөө цэргүүдтэй зодолдоод бөөл зодоонуудаа алан хайдаан болж байгаа шүү дээ, тэ. Гэтэ манай нөгөө Gorgonite-ууд маань нуугдаад ерөөсө тусалдаггүй. Яг угаасаа тэгээ нөгөө нэг анханасаа л нуугдаж зүхтахаар програмчлагдсан болохоор тэ. Гэтэ сүүлдээ за одоо нуугдаж болсон хамуудаа гингүүтээ манай дэд туслах гээд гараад ирдээ. Айгу хөөхөн. Тэгээ уг нь бол амар л зодолт юм бэлээ зөө ёстой. Будаа авлагад юм. Тэгээд за ямар ч байсан ийм их үүмэний голоор Аал нүнөг шонгийн мод руу авирах гэ бэлдээд байгаа. Тэгээд Арчраас асууж байгаа байхгүй юу? Шонгийн мод дэлбэрэхэд та нар маань ч гэсэн адилхан чиптэй болохоор ажиллагаагүй болно штэ. Зүхтаавал дээргүй юу гэхэд Арчер бас айгу хөөхөн зүгээрээ амиа золиослохоор хэмжээний үн цэнтэй хүмүүс гэж байдгийн гэж айгу хөөхөө цараа тэг. Аал нь бөө юм болж шонгийн мод руу авирсан ч гэсэн Ахмад чи бараас нь нисч хурж ирэнгүүтээ дэлдлүүлэхгүйгээ тэмцэж байгаа юм л та. Гэхдээ Арчер дахин нэг удаа зориг гаргаж дээшээ гарч ирээд одоо зодолцсноор хангалттай цаг хожиж өгдгийн заяа. Тэнгүүтээ Аал нь эцсийн мөчөд Chip Hazard-ыг яг тогны үүсгүрлөө нүрээр нь чихэж алснаар тэнд байсан бүхэл тоглоомнууд арай гэж нэг юм амьгүй болж байгаамаа. Үлгэр амар сайхандаа жаргалаа, бүхэл зүйлс дууслаа. Маргааш өглөө нөнөх Globotech-ийн захирал Марс өөрийн биеэр хувийн онгоцтойгоо тэдний зочлоод гэрт нь учирсан бүхэл хохирлуудыг хэдэн өндөр дүнтэй чек бичиж өгөөл аргалчж байгаа. Яг хэр их мөнгө өгдгийг нь бол киноман тодорхой болгодгүй. Гэтэл те манай гэрингээ сүрчлээ чамаас болоод шүүхтэр уулзнаа муу новш минь гэдэг хандлагаасаа
Зүгээр. Энд юу ч болоогүй штэ. Тэнгэрээс солирунаал манай байшин юм болчлоо. Амийг бол хамигсан шиг хамхий шүү болж өөрчлөгдөж байгаагаас нь. Ямар шүү хэмжээний мөнгө байсныг ойлгож болж байгаа юм л да. За тэр чи яг хуу тэрнээс гадна дахиад бүр хамгийн том маш сайхан мэдээ гэвэл манай нөгөө Gorgonite-ууд маань цахилгаан дэлбэрэлт болж хахад цахилгаан хүрээ нэвтэрхээргүй антенны дор орж нуугдаад бөөндөө исэн минд амьд үлдсэн байвал яг хуу аал нь бүр бөөн баяр болоод одоо ингээд хамтдаа сайхан амьдрах нь вэ шүү дээ гэсэн ч гэсэн байгалийн амьтан байгальдаа л аз жаргалтай гэдгийн дагуу манай эд маань өнөөх Gorgon гэж өөрсдийнхөө нутгаа хайхаар явах төлөвлөгөөд байгаа юм байна лээ. Ааланд хэдий гунигтай байсан ч гэсэн найзуудынхаа хүслийг хүндлээд завинд нь суулгаж аялалд нь гаргаад салах ёс хийснээр кино маань дуусч байгаа юм аа. За тэгээ кино маань түрээд өндөрлж чинь тэгээ яалтчгүй бүр үнэхээр ийм дурсамжтай бүр маш дурсамжтай кино. Энд чинь бас 25 оны эхний бичлэг юм байна шүү дээ. Гэхдээ яг надад ч нэг юм ом хамаагүй хамаатай байдгүй л дээ нэг юм шин он шин би ми гэдэг дээ шүү дээ хүмүүс. Надад ерөөсөө тийм байдаггүй тэгэл чи хичээмээр байгаа бол хизээч хичээсэн болно шүү дээ. Чи 6 сард хичээсэн ч болно, чи 7 сард хичээсэн ч болно, чи 8 сард бүх юм шинээр эхлээд 8 сард хичээсэн ч болно. Яг он гараад болвол би нэг жоохон амарчлаа нэг хэсэг тэ ажилдаа орё тэ дараачихаа бичлэгээр угаасаа хэдүүлээ тун удахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж байгаарай хайртай шүү. За сайхан байна. Ой зүзүүлээрэй. Дараач авчлаа.